За сайн уу бүгдээрээ. За өнөөдөр бид нар усан наалтнаас сурна. Гэхдээ би энэ усан наалтыг нааж өгнө гэж баг хэдэн сарын өмнө хэлсэн бэ. Арай л өмөрчиж та. Гэхдээ өнөөдөр ингээд та хэд маань усан наалтныхаа бичлэгийг хүлээж авах гэж байна. Тэгээ бид нар энэ стикернээс нь авах болно. Харж байгаа ч надад хэрэглэгдэх зүйлс гэх юм бол энэ байна. Энд бэйг дуртай. Яг ч амар олон юм ашиглагдаад идэг заяа. Тэгээд ямар ч хамаагүй чиний гарт өвтөх юм байх тэр хайж. За тэгээ энэ бол зүгээр ямар ч хамаагүй би нэгэн давхар явцсан байгаа цагаан лак байна. За пинцет байна. Усан наалт маань. За тэгээд ус байна. За усан наалтны хувьд бол би энийг зөв randomly Amazon жилийн хаа нэгтэй газараас авч ирсэн санагдаж байна. Хэрвээ гой төрлийн усан наалт авах юм бол бас энэ дэлгүүр дээр байдаг шүү. За би энэ дэлгүүрээс хэдэн усан наалт авч ирсэн. Яг тэднийхээ ууганд хаяасаас харуулмаар байгаа боловч олдгүй. Тэгэхээр зүгээр энэ ялгаагүй усан наалт учраас энийг ашиглаж үзүүлээ заяа. So эхэлцгээе. За суур маань цагаан өнгөмчин. За хэмжээгээ эхлээ харъя бүгдээрээ. Энэ бол бас хөөрхөн таарах юм байна. Энэ охин. Гой охин сонгол та тий. Right here. Энийг эсвэл халиун юм чи бас ядаж тий худлаа үнэн муугай гэж ч муугай байгаагүй юм биш үү? Муугай биш байсан юм байна guys. Зүгээр л хүүхний сонгоо за. Ийм. Хүүхний сайхан хайжлаа. Хэлбэрийн дагуу. Гэт. Яг уу энэ минтээ ингээ үлдээчиж болно. Гэхдээ анханасаа ер нь юмдаа л жоохон чамбай байх гад хичээч хэрэгтэй учраас. So. За энийг ус руугаа хич. Мач. За энэ хооронд бүгдээрээ энэ ингээ ямар ч сплит катгүй байгаа учраас та энийг хэр удаж байгааг ингээд шууд видеогаараа үзэх боломжтой шүү. Одоо ямар тач нэг ингээ хийчлээ. Гэтэ ер нь амар удаахал шаардлага байхгүй. Энийг хангалттай норсон эсгийг мэдээ. Ер нь бол юу байхгүй юу guys? Тэр хойдлынхаа цаас л норох хэвээр. Одоо энэ ингээ зураг нь байлаа гэхэд энэ хэсгийн цаас нь хангалттай норсон байх л шүү. Энэ хэсгийн цаас нь хангалттай одоо норсныхоо дараагаар энэ гой зураг нь ховхорж өгдөг ахна энэ цааснаас. За би ямар муухай бэлтгэлгүй байна. За байж. Салфетик хэрэг болд юм биш үү? Sorry. За нэг салфетик. Ер нь юу ч байчж болно л да. Гэтэ яг зүгээр би салфетик байчж болно. Эсвэл би нэг иймэрхүү юмнууд амар хэрэгэлдэг. Энэ нэр амар гоё шүү дээ. Ингээл юмнуудаа зураад сав гэх хуулаа хаяад идэг. Өнөөдөр энийг ашиглаж байна. За. Хангалттай болсон байх гэж бодож байна. За 1 минут гарan болцсон уу? Гэтэ энэ ер нь норхон л чухал болохоор ингэж амар цаг маг хүлээх хэрэггүй шүү та. Цаг маг хараад хүлээдэх шаардлага байхгүй. Энэ гэсэн байна. Энийг эндээ тавилаа. За одоо нэг үзүүрийг хараа. Пинцет дээрээ ингээ үзүүрийн жоохон хүндэрүүлээ цалгаад өгчих. Тэгэхээр ингээ гараад ирж байгаа. Амар жижигхэн усан наалтыг бол зүгээр багсаараа авчиж болтой. Энэ гэхдээ тийм амар ч бас жижигхэн биш болохоор ингээд энэнгээр авах болчих юм байна даараа. Ингээд салцсан байгааз. Доотл нь орцсон учраас ингээд зургаа хүндэрүүлээд өгч чам. Усан наалт гэдэг чинь тэр доотл нь л норхыг хэлээд байгаамаа. За хуулаа гараад ирсэн. Одоо энийг гой байрлуулад тавьчих. Тэгээд энийг ашиглана. Энийг ингээрээ сайхан айл болох зоригтой үттэйхэн гой дараад өгөх хэрэгтэй. Тэхийн тулд анханаас нь байрлалаа зүг болох хэрэгтэй ахнаа бүгдээрээ. Энэнгээр ингээд татаад
Яг мэдээж хүний хумсан дээр наах болохоор таад ингээд даралттай дарж өгч болно л доо. Би энэнийг амар хүчтэй дарах гэхээр доотлолт нөгөө нэг юу байгаа болохоор унчих юм санагдаад нь гэхдээ тандажгүй. За ийм хөөрхөн охинтой боллоо. Тэгээд топ тавья. Топ тавьсан. Одоо ингээ хатагаад гарч ирэл ингээ болов. Ийм easy peasy шүү заяа. Тэгэхээр авахд ч амар учраас анханасаа л ер нь энэ цаасаа таад маань хэлбэрээр нь юу ах хэрэгтэй. Хайчлах хэрэгтэй. Гэлээгээд бас ийшээ тийш хамаагүй бити ороорой. Тэгээ болгоомжтой ажиллаарай. Ер нь нэг иймэрхүү байна да. Тэгээ жижигхэн зүрх мөрх бас л хөөрхөн маастай. Энэ жижигхэн зүрх мөрхийг бол ингээд хангалттай доотлол нь хатцсан байх юм бол үзүр дээр нь одоо тий үзүр дээр нь хумсаа ингэж тавьж аал багс максаараа ч юм уу ингэж мингээд авч болдог. Ер нь авах аргыг олно. Гэхдээ аль болох хангалттай хатсан бишээ. Аль болох гэхдээ хангалттай норгож иж бид нэр аюулгүй зураг салгаж авна. За миний 60 секунд боллоо. Топны маань иймэрхүү. Амирч шиг. Ер нь бол болж байгаа сте тий. Тэгээ маш сайн энийгээ ингэж дарж өгөх хэрэгтэй. Ингээ харахад тальт одоо хүн харахад бол энэ зураглал шиг харагдаж байгаа. Гэхдээ гараар зурах, наалт зурах хоёр хоёлаа амир өндөр ялгаатай байхгүй юу? Тийм болохоор хэрвээ юм усан наалт наасан үед бас matte top хэрэглэх ёстой үед эхлээд заавал энэ non wipe top coat тавьж өгөөрэй за. Тэрний дараагаар matte top тавьж өгөх хэрэгтэй шүү. Яа тэгэхээр matte top чинь бас энэ топны дараа matte top-ыг тавьснараа ер нь ямар ч өөр сэвгүй тэгж харагдана гэсэн үг. Шууд зурган дээрээ matte top тавьчих юм бол бас нэг тийм жоохон ялгарх хандлагатай. Яг л matte top чинь яг 100% энэ дээр тогтдгүй нэг юм шингэлттэй нэг юм тэгж одоо хумсан дээр үлддэг учраас таад маань ийм наалт малт ашигласан үедээ бас matte top хэрэглэх ёстой бол заавал энэ энгийн топодоор нь тавьж өгөөд дараа нь matte top тавих хичээгээрээ биш. Ер нь тэгж хийгээрээ заяа. Энэ бол хамгийн зөв аргалгаа шүү. Тэгээд ийм боллоо. Усан алтаа л ерөөсөө easy peasy. За тэгээд ингээд бичлэг маань дууслаа баг л. Яг урдаасаа бол юм хөөрхөн мацдаг гэсэн байна. Бихтэй усан алт наагаагүй амар удаж байна. Бүр баг өвөл мөвөл ганц маань хүн дээр нааж исэн үү? Аль болох нэг юм наахгүй байхыг хичээдэг. Өөрөө ингээл ядчих гадал зурчих гадал гэлтэй тэгээд зайдаа үнэхээр наагддаг. Тэгэхээр энэ бол бас сонирхолтой дизайн хийхэд бол бас л тийм хөөрхөн зүйл байгаа. За тэгээд бичлэгээ дуусгаас яг төгсгөлд нь сонин сайхан хэлэхэд миний нөгөө дизайны сургалтанд маань хүмүүс маань ороод яваад эхэлсэн байгаа. Тэгээ би жоохон шахтаггүй л дээ. Би ер нь шахдаг хүн биш. Гэхдээ шахах гад ийм шиг байна гэж бодлоо өөрийгөө. Тэгээ бид нэр эхнийхээ лайв хичээлийг энэ 5 дахь өдөр хийх гэж байгаа. Тэгээд бид нарт амжилт хүсээрээ. Тэгээд сурагч гэхэд бас мэдгүй. Тэгээд наа багш магш гэхээр надад бас жоохон юу гэдэг заяа. Тэгээд ингээд ямар тааж миний онлайн тэр дизайн сургалтанд явж байгаа гоё хүмүүс маань лайва дуурайгаад хамт даагч хийсэн тэр дизайныхаа зургнуудыг аваад тэгээ би яг чадвал таадтай хуваалцнаа. Тэгээд ер нь аль болох боломж гарах юм бол сургалтынхаа явцыг уу ингээд те бид нар одоо ийм дизайн хийж үзсэн. Энэ маань нэг инглээ гэд харуулахыг бодноо. Тэгээд одоогоор дизайн гэсэн сургалт над руу бичих хэрэггүй. Тэгээд хэрвээ тэрийг дахиад хийхээр болох юм бол би YouTube суугаараа мэдэгдэнэ. Тэгэхээр тэгээ усан алт таалагдсан бол таалагдсан гэж бичихгүй шийсэн болно. Баярлалаа. Бака.